Дархуул аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга бөгөөд гэмтэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Янжмаагийн урилгаар Сэлэнг Төв аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга болон гэмтэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга нар уулзлаа. Уулзалтаар Төвийн бүсийн 3 аймаг гэмтэргийг бууруулах тал дээр хэрхэн хамтран ажиллах, шийдвэрлэж болох зарим асуудлыг бодлогын бичиг баримтад тусгах, аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал түүний ажлын албаны харилцан туршлага судлах, хамтын ажиллагааг шин түвшинд гаргах, гэмтэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажлыг нэгт уялдуулан санамж бичгийг байгуулахаар ярилцлаа. 3 асуудал ярьж байгаа юм. За нэгдүгээрт нь бол Төвийн бүсийн аймагуд хэрхэн бодлогоо нийлүүлж ажиллах юм бэ гэдэг нэгдүгээр асуудал дээр санал солилцож байна. За хоёрдугаарт нь болохоор энэ 3 аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал төлөөлөгчдийнхөө өргөн оролцоотойгоор, ажлын албаныхаа оролцоотойгоор, за тэгээд мөн засаг дарга түүний тамгын газрынхаа дэмжлэг хамтын ажиллагаатайгаар бид нэр хэрхэн ямар асуудлууд дээр одоо хамтарч ажиллах вэ гэдэг энэ үнцөг. За 3дугаарт нь гэмтэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажлаа хэрхэн уялдуулах вэ? Бидний хамтын ажиллагаа бол цаашдаа нэлээд өргөн цар хүрээтэй Төвийн бүсийн үндсэн одоо гол чиглэл зорилгыг анх санаачилж байгаа, анх хийж байгаа ажил бол цаашдаа энэ маань улам их хөгжиж Төвийн бүсийн хөгжил Монгол улсыг одоо хүнс мах, сүү, махан бүтээгдэхүүнээр, газар тариалангийн бүтээгдэхүүнээр 90 өдөөийг хангадаг энэ том бүсийн гол зорилго болж хөгжих байх гэж найдаж байгаа. Шууд шийдвэр гаргахгүй ч гэсэн ер нь бас цаашдаа аль дээр одоо илүү аймгийн хонцгийг шигтгэж харьцсан яаж ажиллах уу гэдэг дээр бол бас санамжчих гарын усах зурх байдлаар за дээр нь энэ бүс нутгийн онцлогийг одоо тухайн аймагуудаа сайн танилцуулах, цааш нь ажиллах дээр бас анхаарч ажиллахаар ярьж байна. Уулзалтын үеэр хамтарсан ажлын хэсэг байгуулсан байна. Ажлын хэсэгт 3 аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын хууль хяналтын хэлтсийн төлөөлөл, гэмтэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга нар ажиллагаар болжээ. Цаашдаа хамтрах ажлын төлөвлөгөө санамж бичгийн төслийг боловсруулах юм а. Иргэдэд аюулгүй амгалан тайван амьдрахад таатай орчныг бүрдүүлэхэд хил залгаа хөгжлийн нэг чигт бодлогыг барьж буй босоо тэнхлэгт зам дагуух Төвийн бүсийн 3 аймаг уялдаатай хамтын шийдвэр гаргаж ажиллах нь ихээхэн үр дүнтэй гэдгийг 3 аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга бөгөөд гэмтэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга нар онцолж байна. Дашрам дуулахад гэмтэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажиллах журамд аймаг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар удирдуулсан урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулахар заажээ.